Сайн байцгаана уу, гадаад мэдээ танилцуулъя. Японд амьдардаг гадаад иргэдийн тоо түүхэнд байгаагүй хэмжээгээр нэмэгдэж 3.7 саяд хүрсэн байна. За ингэснээр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 358 мянга болж нэмэгдсэн ийм тоо гарсан юм байна. За англиар нь авч үзэх юм бол 457 мянган гадаадын техникийн дадлагчигч байсан. За энэ бол өмнөх жилийнхээс 52 мянгаар нэмэгдсэн байна. За оюутан сурагчдын тоо бол 42 мянга бол нэмэгдсэн. За энэ дотроо бол өмнөх жилтэй харьцуулахад 61 мянгаар өссөн ийм тооцоо гарсан байна. За тусгай мэрэгжилтэй ажилтны тоо 76 мянга. За энэ нь бол цаашдаа нийт дүнгээрээ бол 284 мянга болсон байна. За Японы цагаачлалын албаны мэдгдснээр бол яагаад энэ хүн Японд амьдарч байгаа хүмүүсийн тоо нэмэгдэх болсон бэ гэхээр ковидын үеэр буюу ковид сар тахлын үеэр хэдийн хяналтын арга хэмжээ нэлээд хатуу чанга болсон. За тэгвэл түүний дараагаас хяналтын арга хэмжээ суларсан. За дээр нь бол йений ханш суларсантай холбоотойгоор Японд илүү олон хүн ирж амьдрах болсон байна. За үүний зэрэгцээ бол гадаадын иргэдийн оршин суух эрхийг нь хүчингү болгосон тохиолдлууд гарсан байна. За нийтдээ 1184 хүн тохиолдолд бүртгэсэн. За энэ бол өмнөх онтой харьцуулахад 56-гаар багассан тоо юм байна. Техникийн дадлагчдын хувьд бол гол одоо энэ оршин суух зөвшөөрлөө алддаг тохиолдол нь бол өөрийнх нь дадлагч заасан салбараас гадуур салбарт бол ажиллаж, за үүнийхээ дараа бол оршин суух зөвшөөрөл нь бол цуслагддаг юм байна. За нийтдээ техникийн дадлагчигч хүмүүсээс 710 нь бол ийм ангиллаар ирэхэд цуцлуулсан байна. За харин оюутнуудын хувьд 312 тохиолдол хувьд бол ийхүү өөрийн оршин суух зөвшөөрлөө цуцлуулсан хэрэг гарсан байна. Япон улсын хувьд бол цаашдаа эдийн засгийн өсөлтийг хангахын тулд олон тооны гадны ажилтнууд хэрэгтэй байгаа. За яагаад вэ гэх юм бол тус улсын хүн ам бол сүүлийн жилүүдэд буурах болсон. За 2040 он гэхэд бол тус улс 1.2% өсөлтийг хангахын тулд ихээхэн хэмжээний ажиллах хүч хэрэгтэй гэсэн ийм тооцоолол бол гаргаж байгаа учраас гадны ажилчид цагаач иргэдийн талаарх бодлого нэлээд суллуулсан байгаа. За манай улсын хувьд бол Японд амьдардаг хүмүүсийн тоог авч үзэх юм бол 2024 оны 6 дугаар сарын 30-ны байдлаар Монгол улсын 20,416 иргэн оршин суудаг юм байна. За 2004 онд бол энэ тоо 3,456 байсан бол ийхүү нэмэгдсэн байна. За иргэдийн дотор бол оюутнууд 4,719, за мөн ажлын бицтэй оршин суугчийн хувьд 3,898, за гэр бүлийн гишүүдийн хуваар оршин сууж байгаа хүмүүс 4,204 гэсэн ийм тоогоор бол нийтдээ 5 бүл оюутан сурагч гэсэн ийм хүмүүс бол оршин суудаг юм байна. За эдгээр хүмүүс бол нийт иргэдийн монголчуудын Японд амьдарч байгаа хүмүүсийн 90%-ийг нь эзэлж байна гэсэн ийм тоог бол Монгол улсаас Япон улсад суугаа элчин сайдын яамны вебсайтад бас дурдж мэдгдсэн байна.